Бид санаа алдах мэт он жилүүдэд дуусгасан. Амьдралын маань өдөр хоногуд 70 жил юм. Хүч чадалтай байх аваас 80 жил боловч тэдгээрийн ориглон зүдгүүр уу гашууд өнгөрдөг. Учир нь энэч өнгөрч бид нисэн оддог. Таны уурын хүч чадлыг болон танаас эмээх хэр хэмжээгээр таны хилэнг хэн ойлгодог вэ? Иймээс бид мэрэгэн зүрх олж авахын тулд өдрүүдэд тоолохыг бидэнд зааж өгөөч гэсэн. Амен. Тэгэхээр бид сая хэлсэн цаг хугацаа ба төлөвлөгөөний тухай. Тэгэхээр бид нар эхлээд цаг хугацааны талаар энэ хэсгээс ялангуяа би 12 дугаар ишлэлээр төвлөрөөд яг энэ ихний хэсэг товаалцахыг хүсэж байгаа. Өдөр хоног стандарт Монгол орчуулга дээр ингэж хэлсэн байна. Би стандарт Монгол орчуулга дээр өдөр хоногоо тоолж тооцоход биднийг сургаач. Тэгвэл бодол санаа минь мэрэгэн ухаан ирнэ гэсэн. Тэгвэл өнөөдөр бид нар эзэн хэлэхдээ цаг хугацааны талаар бид нар мэрэгэн ухаантай байх талаар эзэн өнөөдөр хэлж байна гэсэн. Тэгээд тэр мэрэгэн ухаан нь яадаг мэрэгэн ухаан юм бэ гэсэн чинь өдөр хоногоо тоолох гэж хэлсэн. Энэ хэлж байгаа 9-р дуул намын 9-р бүлгийг Мосе одоо Бурхны ард түмнийг өдөржсэн, Израилийн ард түмнийг өдөржсэн өдөртөг чинь эзэнт хандсан залбирлын хэсэг байна. Тэгээ Мосе залбирхдаа юу гэж залбирсан бэхээр би өдөр хоногудаа тоолоход намайг сургаад биднийг сургаж өгөөч гэж хэлсэн. Бурхны ард түмэн өдөр хоногудаа тоолдог байх юм бол тооцдог байх юм бол сурах юм бол бид мэрэгэн ухаантай байх юм байна гэж. Тэгвэл мэрэгэн ухаан өдөр хоногоо тоолох юм байна. Тоолох. Дараагийн хэсэг. Өдийг тоол гэж хэлсэн. Тэгэхээр бид сая 9-р бүлгийг уншиж байгаа. Ер нь хоёр зүйлийн тухай ярьж байгаа. Нэгдүгээр нь хүмүүсийн тухай, хүмүүний амьдралын тухай. Тэгвэл бид ер нь хүмүүний амьдрал гэдэг 70-80 жил юм байна штэ гэж ер нь хэлж байна гэсэн. Энэ цаг хугацаа бид нар ярьдаг тийм өчигдөрхөн мэд санагдж байна гэж хэлдэг те. Хэдий 10 жил 20 жилийн өмнө болсон зүйлс өчигдөрхөн мэд санагдж байна. Цаг хугацаа яасан хурд юм бэ? Харавсан сум мэд өнгөрч байна. Чи яасан том болцсон юм бэ? Чи яасан их өссөн юм бэ? Та яасан хөвшөрсөн юм бэ? Би яасан их өтлөөвэ гэж зураг хараад ч юм уу те. Тэгээд санааширдаг, боддог. Цаг хугацаа бидний хүлээлгүйгээр өнгөрчлээдэг тийм ээ. Бид цаг хугацааг одоо өөрийнхөө иргэшээлд ор байлгаж чаддаг хүн байна уу? Тэгээд бидний нэг мэдэхэд ингээд цаг хугацаа өнгөрсөн байж байгаа. Хүмүүний амьдрал бол ийм богинохон гэдгийг өнөөдрийн бид уншсан хэсгээс харж байгаа. Тэгэхээр харамсалтай та бид нар яг үхээр энэ богинохон амьдрал гэдгийг мартчихсан явж идэг. Тэгээ үрд мөнхөд амьдрах юм шиг одоо байх юм шиг цаг хугацаа байх юм шиг бид нар аашилж идэг. Тэгээ магадгүй бид нар нэг эмчтэй ч юм уу очоод нэг амьдралд нэг тодорхой хязгаартаа тулах үедээ хүүшээ цаг хугацаа яасан хурд юм бэ гэд жоох имээдэг тийм ээ. Ямар хурдан өнгөрч байна би юу ч хийж бүтээгээгүй байхад өнгөрчлөө нэг жил ч гэдэг юм уу те. Бид нэр эргээд энэ цаг хугацааг ер нь бурхан бүтээгээд ийм зөв тогтлоодыг улирлыг жилүүдийг тогтоосон магадгүй бид нар бас эргээд харахтаа баримжаатай байгаасаа гэж тогтоосон юм шиг харагдчих. Бид нар цаг хугацаагаа тооцож богинохон шүү гэдгийг олж хараасаа гэд. Тэгээ эргэж дүгнэхэд бас эргэж урагшаага төлөвлөхөд цаг хугацааг талаар бид нар ойлголттой байгаасаа гэж. Хоёрдугаар өдөр хоногоо тоолоход зөвхөн хүмүүсийн тухай биш. Бурхны тухай бид нар ойлголттой болж өдөр хоногоо тоолохын тулд Бурхны хувьд энэ хэлэхдээ өн мөнхөөс үрд мөнхөд тавал Бурхны юм ажилж. Өөрөөр хэлбэл бурхан болвол цаг хугацаанд захирагддаг. Бурхан болвол
цаг хугацаа захирддаг эзэн өөрөө. Бурхан өөрийнхөө цаг хугацаанд ажилладаг тэр бурхан. Тэр бид нар нэг тодорхой юм өдрүүдийг тавьчаад нэг жилийг ч юм уу нэг 7 хоногийг ч юм уу тавьчаад бурхан та энэ дотор ажиллаж өгөөч гэд бид нар заримдаа бид нар яг одоо та ингэж өгөөч гэж шавдуулдаг те. Харин бурхан өөрийнхөө цаг хугацаанд ажилладаг гэдгийг ойлгох нь мэрэгүү ухаан байна. Бид нар заримдаа өөрийнхөө нөхцөл байдалд авааччаад өөрөө айгүй хэцүү байдалд орохороо ч юм уу те. Бурхан бас яг ингэж сандарч байгаа байх таа ч гэдэм юм уу. Эсвэл яарах үедээ бурхан эсвэл яг энэ юу гэж бодож байгаа бол гэж энэ төсөөлж байдаг. Харин бурхан гинтийн зүйл гэж байхгүй байна. Бурханы хувьд. Бурханы хувьд тэр ажиллахдаа яг л цаг хугацаанд ажилладаг. Тэр хизээч хоцордгүй, тэр бас хизээч эрт байдгүй гэсэн. Тэгэхээр өдрийг тоолох нь мэрэгүү ухаан юм ба гэж. Нэгдүгээр та өдрийг тоол гэж та хажуудах хүндээ хэлэхгүй. Өдөр хоногийг тоолоо гэж. Хоёр зүйлийг би хэлсэн. Хүн цаг хугацаатай юм байна. Бурхан харин өөрийнхөө цаг хугацаанд, хүний цаг хугацаанд дотор биш, өөрийнхөө цаг хугацаанд дотор ажилладаг юм байна. Тэр бол мөнхөд оршигч нэг юм байна гэдгийг мэдэх нь мэрэгүү ухаан юм аа гэсэн. Хоёрдугаар бид нар дараагийн хэсэг рүү орчих. Цаг хугацааны талаар бид нар судалж байгаа. Нүгээс энэ маань ячуу. За дараагийн хэсэг Эфес номын 5:16-аас 17. Гарцсан. За өдөр хоног цөвөн тул цагийг үнэл. Тиймээс бүү мунхаг бай, харин эзний хүсэл юу болохыг ухаараа гэсэн. Амен. Өдөр хоног нь цөвөн гэж хэлж байгаа. Цөвөн гэж юу гэсэн үг юм болоо те? Өөр нэг орчуулга дээр бозромоо гэж хэлсэн байна. Тэгэхээр цөвөн өдөр хоногуд гэдэг нь нийтээрээ нийгмээрээ бид нар бозромоо та нүүрэлтэхэд бэлэн байгаа тэр өдрүүдийг хэлж байгаа. Бид нар мэдээ гараад харахад ямар муухай зүйлсүүд болд юм бэ гэж гайхахаар те зүйлсүүд бидний амьдрал өдөр хоног болгон туулж байгаа. Тэгээ энэ бүгд зүйлсүүдийг хараад бид нар юу вэ? Өдөр хоногуд цөвөн байна. Тийм учраас цагийг үнэлэх хэрэгтэй юм байна гэж харна гэж. Хоёр дараагийн хэсгээ гаргачих. Тэгэхээр бид нар өнөөдөр өдрийг тоол гэсэн бол хоёр зүйл маань цагийг үнэл гэсэн одоо бусны тушаал байна гэж бүгдээрээ хүлээж авцгаая. Цагийг үнэлгээ хэлтэй. Цагийг үнэл. Яагаад гэсэн чинь өдөр хоног нь цөвөн гэсэн. Тэгээ өдөр хоног нь цөвөн байгаа учраас хүмүүс мунхаглалд автахад бэлэн байна гэж хэлж байгаа. Мунхаглал. Хэдий бидний өдөр хоногуд цөөхөн ч гэсэн амьдрал богинохон ч гэсэн бид нар хангалттай мунхаглалд автахад бэлэн байна гэсэн. Хангалттай мунхаглалд автахад бидний уруу татах хүчин энэ дэлхийгээр дүүрэн байна гэж энэ цаг мөчид. Тийм учраас бид цагийг үнэлэх ёстой юм аа гэж цаг хугацааг үнэлэх ёстой болж. Өөрөөр хэлбэл өмнө нь бид нар цаг хугацааны урт богино талаар яригдчихсэн бол одоо бидний цаг хугацааны чанарын тухай яригдж байгаа гэсэн. Чанар. Та юу хийж өнгөрүүлж байна? Та юунд цагийг хэрхэн үнэлж байна вэ гэж. Бидний уншсан хэсгээс эргээ харахаар бүү мунхаг байгаараа харин эзний хүсэл юу болохыг ухаараарай гэсэн 15 дугаар бүлэг дээр 15 дугаар ишлэл дээр нь энэний өмнөх ишлэл дээр мэрэгэн байх тухай ярьж байгаа. Өөрөөр хэлбэл мэрэгэн байна гэдэг нь цагийг үнэлдэг хүмүүс мэрэгэн байх тухай ярьж байгаа. Цагийг үнэлнэ гэдэг бол мэрэгэн байна гэсэн утга санаа явж байна. Нэгдүгээрт мэрэгэн байх нь өдөр хоногуудыг тоолд юм байна. Цагийн талаар хоёрдугаарт мэрэгэн байх нь цагийг үнэлдэг хүмүүс мэрэгэн байдаг юм байна гэж. Цагийг үнэлдэг хүмүүс яадаг вэ гэхээр тухайн өдөр хоногуд нь цөвөн учраас мунхаглал багтахын тулд эзний хүслийг ухаарах. Эзний хүслийг таньж мэдж хичээдэг тэр хүмүүс
мунхаглалд автахгүй байх боломжтой гэсэн. Мунхаглалын эсрэг вакцин хийлгэж байна гэсэн үг. Та энэ цөвөн цагт хэрхэн мэрэгэн ухаантай амьдрах вэ гэвэл та эзний хүсэл юу юм болоо гэж бодол санаагаа бас өөрийнхөө залбирлаа чилээх юм бол та энэ цөвөн цагийг давж гарах боломжтой болж байгаа. Энэ цөвөн өдөр хоногуудыг амжилттай давж гарах тэр нөхцөл нь эзний хүслийг ирж харах ухаар явдал юм а гэж. Ром номын 12:2 дээр ингэж хэлсэн байна. Энэ үеийн явдалд нийцэлгүй харин оюун санааныхаа шинтгэлээр өөрчлөгдөж байх дуу. Тэгвэл Бурхны сайн тааламж төгс төгөлдөр таалал юу болохыг таних болно гэсэн. Энэ үеийн явдал нийцэлгүй гэж хэлж байгаа. Энэ үеийн явдал гэдэг нь өдөр хоног цөөн байгаа энэ цаг мөчийг хэлж байгаа. Энэ цөөн байдал дотор, мунхаг байдал дотор нийцээд бид нар ийм л байх ёстой, амьдрал ийм л байдаг гэсэн энэ эдгээр дүгнэлтүүд дотроо амьдарсаар тийм ээ. Бид нар бүх зүйлийг мэддэг юм шиг, бүх зүйлийг эзэн чухам юу гэж харж байгаа юм болоо гэдэг дээр биш. Харин бид өөрийнхөө дүгнэлтийг хийгээл амьдраад байх юм бол эсвэл энэ орчин цагийн ойр орчны энэ үеийн тэр дүгнэлт, тэр систем болвол энэ бүх зүйлсээр л бид нар ертөнцийг үзэл маань яваад байх юм бол бид мунхаглал дотор байна гэж хэлж. Тийм учраас энэ үеийн явдал нийцэлгүйгээр оюун санааныхаа шинтгэлээр өөрчлөгдөөрөө гэж. Эзний хүслийг ухаараарай гэж. Ухаар бодол санааны тухай ярьж. Тэгвэл Бурхны сайн тааламжид төгс төгөлдөр таалал буюу хүсэлтэй эзний хүсэл юу болохыг таних болно гэж. Дахиад Колосай номын 4:5 дээр ингэж хэлсэн. Гадныхантай мэрэгэн ухаанаар цагийг үнэлж харьцаа гэсэн. Та хажууд хүнээсээ асуугаа. Та хүмүүстэй цагийг үнэлж харьцаж гин үү гэж асууя. Энд гадныхантай гэж хэлсэн байна. Гадныхантай. Тэгээ гадныхан гэж хэнийг хэлж байгаа юм бэ? Манай солонгосоос ирсэн бүх хэлж гин үү? Тэ эсвэл гадныхан гэж бүр хар эргийн хүмүүсийг хэлж гин үү? Тийм ээ? Гадаад хүмүүсийг хэлээд байна. Тэгэхээр энэ болохоор эзнийг хараахан таньж мэдээг байгаа, хүлээж аваагүй байгаа, эзэн дээр хараахан ирээгүй байгаа тэр хүмүүсийг хэлж байгаа, тийм үү? Тэгэхээр тэр хүмүүстэй харьцахдаа мэрэгэн ухаанаар цагийг үнэлж харьц гэсэн. Би нөгөө сая хүүхдийн цуглаан дээр ингээд бас энэ хэсгийг хуваалцчихсан. Тэгээ асуулт асуусан. Тэгээ цагийг үнэлж харьцна гэж чухам яах юм болоо гэд тэ. Та юу гэж бодож байна вэ? Цагийг үнэлж харьцна гэдэг нь гадныхан буюу итгэлийн бус хүмүүстэй мэрэгэн ухаанаар цагийг үнэлж харьцаа гэж. Нэг шаардлагатай бол нэг харьцах хэрэггүй дээ гэж. Идэгүүг дэрэгж. Харин юу юм болоо тэгээд. Бас нэг талаас байж магадгүй юм те. Харин нөгөө талаар бид нар энэ зүйлийг ойлгохын тулд Есүс Христийн нэг ярьсан сургаалт зөвлөлийг иш татаж ярих хэрэгтэй болж байна. Есүс Христийг түүнийг буруутгахын тулд нэг хуулийн багш ирээ те. Хуулийн багш гэдэг чинь Библийг нэвч шуфт мэддэг, хуучин гэрээг мэддэг тэр хүн баг. Тэгээ ягштал баримталж байгаа. Тэгээд тэр байтга дээр нь нэмээд олон зүйл нэмээд баримталж байгаа тэр хүмүүсүүд байгаа те. Тэгээд ирээд асууж явж байгаад ер нь миний хөрш хийм бэ гэдэг асуултыг асуудаг. Тэг үнэндээ тэр хүн маш сайн мэдж байгаа Библи. Хөрш гэж болвол ерөөсөө өөрт нь тусламж байгаа, хэрэгтэй байгаа тэр хүмүүст тэ тэр хүмүүсийг хөрш гэж ер нь хуучин гэрээ харах юм бол хэлж байгаа. Тэгэхээр тэнгууд Есүс Христийн түүнтэй холбоотой нэг сургаалт зөвөрлөл хэлж байгаа. Нэг хүн зам дээр явж байгаад зодуулаад дээрэмдүүлээд өглөөд ингээд хөвтчихсэн. Тэгсэн чинь хажуугаар нь тахилч явж өнгөрлөө гэсэн. Тэгээ тахилч тусалгүйгээр хажуугаар нь яваал өнгөрсөн. Тэгвэл нөгөө хуулийн багш нар юу гэж ойлгох вэ?
Аргагүй шүү дээ. Тахилч нар нэг хууль мэдгүй юм чинь. Аргагүй гэж бодож байгаа. Дахиад нэг Лев хүн хажуугаар нь өнгөрсөн. Аргагүй шүү дээ. Лев хүн чинь нарийн над шиг мэдлэг байхгүй юм чинь. Хажуугаар нь зүгээр яваал өнгөрнө шүү дээ. Одоо тэгвэл хуулийн багш л хажуугаар нь явж өнгөрнө дөө. Тэр хүн өөрийгөө зөвтгөхийн тулд асуусан гэж хэлж байгаа тийм. Тэгээд тэр хуулийн багш яг мэдээж туслана гэж бодож байгаа. Харин тэгсэн чи Есүс хэнийг иш татсан гэж? Самар хүн хэлж. Бурхангүй үзэлтэн гэж тийм. Магадгүй Бурханаас тэрсэлсэн тэр нэгэн гэж харагдаж байна. Юудэ хүмүүсийн хувьд л. Тэр хүн яасан бэ гэсэн нөгөө самар хүн чинь тусалдаг тийм. Самар хүн тусалдаг. Харин тэр үед нөгөө фарисей хүн яасан бол нөгөө хуулийн багш маань ер нь бол дотроо уурн хүрч. Хин энэ хүний хөрш байсан бэ гэж асууж байгаа. Есүс Христ. Тэгсэн чинь самар хүн гэж хэлээгүй. Инэрлийг үзүүлсэн хүн хөршөө гэж хэлж байгаа. Нэрийг нь хэлэхээс ч дургүй. Өөрөөр хэлбэл бид яг үүнтэй адилаар гадныхантай мэрэгэн ухаанаар цагийг үнэлж харьцнаа гэдэг нь юу вэ гэхээр одоо бид нар ойлгох юм бол энэ цаг хугацаа гадныханд үйлчлэх боломж байна гэж харна гэсэн. Энэ цаг бол үл хин нэгэн бурхныг хүлээж аваагүй байгаа хүнтэй хамт байгаа энэ цаг хугацаа бол үнэтэй цаг хугацаа юм аа гэж харна гэсэн. Амен. Та хэр ингэж хүлээж авч ирсэн бэ? Зүгээр л хийх ёстой юм а хийчээд явчих ёстой гэж харж гэнэ. Эсвэл энэ цаг хугацаа үнэтэй цаг хугацаа маа. Тийм учраас Бурхан надад олгож байгаа үн цэнтэй цаг хугацаа байна гэж харна гэсэн. Хин нэгэн Бурханыг мэдгүй хүнтэй байгаа цаг хугацаа шүү дээ. Тэгэхээр гадныхантай мэрэгэн ухаанаар цагийг үнэлж харьцаарай гэсэн байна. Тэгэхээр та хажууд хүндээ цагийг үнэлээрэй гэж хэлэх үү? Амен. За дараагийн хэсэг рүү оръё. Сургаалт үгс 16-гийн 82 шил орсон байна. За сургаалт үгс 16-гийн эсдэр оюун бодолтой хүн зам мөрөө төлөвлөвч алхаа гიშгээг нь Явэ чиглүүлдэг гэсэн. Амен. Эндээс харах юм бол Бурхан хүмүүсийг амьдралаа төлөвлөө зөвшөөрдөг гэсэн. Бид нар асуудаг шүү дээ. Бурхан та над одоо юу гэдэг нь те Бурханы төлөвлөгөө эсвэл би нэг төлөвлөгөө гаргах нь буруу юм шиг боддог хүмүүс байдаг. Яг бол Бурханы төлөвлөгөөгөр амьдрах шүү дээ. Яаж би өөрийгөө төлөвлөх шаардлагагүй гэдэг те. Төлөвлөх шаардлагагүй гэж буруу хэрвээ бид нар ухар мөчөд тооцох юм бол ингэж ойлгох боломжтой. Тэгвэл би эх хонд ч юм уу цаг хугацааг төлөвлөхдөө бид нар ирээдүг төлөвлөхдөө төлөвлөх хэрэгтэй гэж. Төлөвлөх эрхийг нь Бурхан хүмүүст өгж байгаа. Чи төлөвлөөрөө, чи бэлдээрээ, чи юунд үнс нөхөө, юунд цагаа зарцуулахаа төлөвлөөрөө гэж Бурхан санал болгож байгаа. Харин алхаа гიშгээг нь Явэ чиглүүлдэг юм аа гэж хэлж байна. Амен. Бид нар хуучин гэрээний хуучин гэрээнд амьдарч ирсэн Йосеф гэдэг нэг хүний тухай бид нар мэддэг тийм ээ. Йосеф би энэ өндөр хоёр жишээ авч ярихыг хүсэж байгаа. Эхнийх нь хуучин гэрээнд Йосеф гэдэг Эхлэл номын бараг сүүлийн 3-1-ийг нэзэлж байгаа тэр хүний түүх явж байгаа. Тэр Йосеф ямар хүн байсан бэ гэхээр эцэгтэй хайрлагдсан тэр хүн байсан тийм ээ. Яаков гэдэг түүний эцэг нь түүнийг маш их хайрладаг нэг бүр бусад ах нараас нь илүү хамгийн ихээр хайрладаг нэгэн байсан. Ах дүүнээс нь илүү. Тэгээд мэдээж Яаковын жоохон буруу зүйл хийж байгаа л та. Нэг онцгой нэг хүнийг л анхаарат байгаа тийм. Гэр бүлээ жоохон буруу нөхцөл байдал авчиж. Тэгээ яаж нөхөр энэний үр дүнд нь ах нар нь яасан эргээд Йосефийг үзий ядах бүр худалдах хэмжээнд хүртэл алхаж бэлэн тийм хэмжээнд хүртэл үзий ядсан баг.
тэр хүртэл нь тийм болтол нь одоо гэр бүл ийм асуудлыг ер нь эцэг нь тарьж байна гэсэн нэг талаар. Нөгөө талаар Йосеф бол маш их хайрлагцсан нэг юм биш. Түүний ирээдүйг харах юм бол маш гэрэлтэй юм шиг харагдаж байна тийм. Бага залуу. Тэгээ бид нар энэ түүхийг эхлэхэд за Йосеф бол ер нь бол болох юм байна да гэж харагдгаар тийм ээ. Бид нар хин нэгний ингээд бага залуу насндаа амжилттай байгааг хараад за энэ ч ирээдүйтэй хүүхэд байна да гэдэг шиг тийм. Харин Йосеф амьдралын турш хүнд хэцүү зүйлсүүдийг туулсан. Ах нар нь түүнийг 20 мөнгөн зоосоор зарсан. Тэр айл боолчлогдсон. Боолчлогддоо бүр хис хэрэгдэгдээ шоронд орсон. Үзэх юм болгоныг л үзсэн хүн үзэж болохоор хатуу хөвдөг үзсэн баг. Тэгээ яг энэ Йосефийн амьдралыг ингээд дүгнээд харах юм бол за Йосеф ч одоо баларлаа да. Тийм ээ. Йосеф ч одоо юудээ уг нь гайгүй залуу байсан юмсан тий. Ингээд хэцүү замаар орлоо доо гэж хүн ингээд харахаар юм шиг. Түүний амьдрал гэгээтэй сайхан байхаар юм шиг хэрнээ тэр 30 гаруй нас хүртлээр шоронд байсан. Харин түүнд нэгэн эзэн цаг нь болоход түүнд боломжийг эзэн олгосон баг. Нэгүслийн гараа мутраа сунгасан баг. Тэр цаг үеийг хүртэл Бурхан Йосефийг бэлдэжсэн баг. Амьдралын тэр хүнд хэцүү зам мөрийг туулахад зөвшөөрчихсөн. Тэгээ хэдий бид амьдралдаа хүн хатаа сайхан зүйл болно доо, ийм зүйл болно доо гэж боддог ч гэсэн яг аагаас бэзийг хүртэл хүн төлөвлөхдөө ингээд шууд авчих юмсан гэж хүсэж байгаа тийм. Хамгийн хурдан, хамгийн зөв зам хаана байна? Тэгээ хүн Бурхан бол шууд Бурханы арга зам бол шууд шугам татал хүрчих байх таа гэж бодож байгаа. Харин Йосефийн хувьд тийм байгаагүй. Йосефийн хувьд амьдрал нь хүнийг харах юм бол маш хэцүү байдал дотор Йосеф зам туулж ирсэн. Харин цаг нь болоход тэр бүр Египтийн одоо хоёр дахь хүн болоод ерөнхий сайд болоод тэр олон үндэснүүдийг тэр байтга өөрийнхөө ах эгчнэр одоо Абдусыг аврах тэр гайхамшигтай төлөвлөгөөний нэг хэсэг болсон байна. Тэгээ бид нар Йосефийн одоо 50 дугаар бүлэг хүртэл Эхлэл номын 50 дугаар бүлгийн 20 дээр хэлэхдээ Йосеф ах дүү нараа эргээд хэлж байгаа. Өөрийг нь худалдаж зарсан тэр ах дүү нар өөрөөсдөөс нь тэр дүүгийнхээ тусламжийг авч аврагдсан тэр хүмүүст. Та нар надад мууг төлөвлөсөн. Намайг хорон мууг төлөвлөсөн. Харин Бурхан бүхнийг сайнаар эргүүллээ. Энэ үе олон хүмүүсийг аврахын тулд ийм зүйлийг хийсэн байна гэж хэлж байгаа. Өөрөөр хэлэх юм бол бид нар нэг жилээр тодорхой цаг хугацаагаар аваад харахаар бидний амьдрал амжилттай биш байгаа юм шиг тийм ээ. Уруудаад байгаа юм шиг харагдаж болох юм. Өнгөрсөн цаг хугацаа таны хувьд таны хүссэн үр дүн ирээгүй тийм цаг хугацаа байсан байж болох юм. Гэтэ амьдралыг тэр чигээр нь аваад харж байгаа, бүхлээр нь харж байгаа, Бурхан харж байгаа гэсэн. Тэгээд харахтаа миний хүү энэ бол төлөвлөгөөний нэг хэсэг юм аа гэж шийдэж байна гэсэн. Амен. Миний охин энэ бол төлөвлөгөөний нэг хэсэг байна гэж. Магадгүй та алдсан байх боломжтой. Гэтэ эзний төлөвлөгөө байсаар байх. Та унсан байж болно. Гэхдээ босгогч нь эзэн юм аа. Халелуя. Тэгээ алхаа гიშгэг чинь яавэ чиглүүлэх болно. Тийм учраас бид аливаа төлөвлөсөн хэдий ч гэсэн Бурхан бидэнд төлөвлөх тэр эрх чөлөө өгдөг хэдий ч гэсэн Бурханы арга замаар хийгдэхэд үргэлж бэлэн байгаарай гэж Бурхан таны алхаа гიშгийг чиглүүлэх юм аа. Амен. Тэгэхээр бид бас том зүйлүүдийг мөрөөдөж болох юм. Гэхдээ магадгүй бидний Бурхан энэ алхаа гიშгийг өөрчлөөд өөр зүйлийг харуулж бас болох юм. Тэгэхээр бид түүний төлөвлөгөөнд нээлттэй хандах нь бид бас түүнийг дагж байгаа хэлбэр байна.
бид өөрийнхөө цаг хугацаанд, богинохон цаг хугацаанд энийг л бий болгох юмсан гэж хүсээд тэ Амен. Тэгээд Паул эргээд Ром ном дээр хэлэхдээ Ром номын 8 дугаар бүлгийг гаргая. Ром номын 8 дугаар бүлгийг гаргаад тэгээд тань самбар дээр авчихгүй. 8 дугаар бүлэг дээр Ром Паул бас ингэж бичсэн байна. 28 дугаар шилдэг. Бурхныг хайрладаг. Түүний зорилгын дагуу дуудсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилладаг гэдгийг бид мэднэ гэжсэн. Амен. Халелуя. Таны төлөвлөгөө бүтгүүлсэн байдаг хэдий ч гэсэн. Яг одоо Бурхны хүсэл таны амьдралд тийм мондог биелээд байгаа биш юм шиг харагдаж байгаа хэдий ч гэсэн эцэст нь харахад та хэрвээ Бурхныг хайрлаад түүнээр дуудагдсан хүн мөн болвол таны сайн сайхны зөвлөө бүхнийг Бурхан хамтд нь ажилуулна гэсэн. Халелуя. Ямар гайхамшигтай ишлэл вэ? Ямар гайхамшигтай тунхаглал вэ? Та энэ үгэнд итгэж байна уу? Халелуя. За дараагийн хэсэг рүү харахыг хүсэж байна. За тэгвэл би таныг бас оншуулж хэрэгжүүлэлтэнд ятгах зүйлсүүдийг хэлхийг хүсэж байна. Та өдрүүдээ тоолж төлөвлөөрөө гэж. Танд хэрэг цаг хугацаа байгаа бол та төлөвлөөрөө. Энэ зүйл дотор төлөвлөхийн тулд эхлээд таны зөвхөн цаг хугацааг төлөвлөх биш, та Бурхны зорилго хүсэл юу вэ гэдгийг түүний дагуу та төлөвлөөрөө гэдгийг хүсэж байна. Учир нь бид өөрсдийнхөө хүслийн дагуу төлөвлөх юм бол бид нар эсрэг тийшээ явж бид нар цаг хугацаа авах бол хоёрдугаар та цагийг үнэлж та төлөвлөрөөрөө гэдгийг хүсэж байна. Бид нар энэ цагийн энэ үеийн энэ их замраагүй яаж байгаа мэддэггүй давгүй нэг хаашаа яваад байгааг мэддэггүй тийм ээ. Бүх зүйл өдөр болгон өөрчлөгдөж байгаа энэ зүйлс дотор та битгий төөрөөрөө гэж таныг урамшуулах хүсэж байна. Тэгээд та цагийг үнэлж төвлөрөөрөө. Та одоо цагта та хинтээ хамт байгаа вэ? Та одоо цагта та таны эргэн тойрон авныхан байна уу? Та цагийг үнэлж төвлөрөөрөө гэж. Та бас Бурхантай хамт алхаарай гэж таныг урамшуулж хэлхийг хүсэж байна. Амен. Та бүгд хамтдаа залбирцгаая. Төвний өмнө нэвцгээе. Нөхийзава. Эмээцэн бидний өдөр хоногуд заримдаа бүтлгүй мэд, заримдаа юу ч хийж бүтээхгүй байгаа мэд. Өнгөрсөн жилийн хугацаанд дүгнэх хэрэглэгтэй сайжирсан зүйл байхгүй юм шиг харагдаж иж болох юм. Эсвэл бид талархлаар дүүрэн бидэнд харагдаж иж болох юм. Амьд байгаадаа бид эрүүл байгаадаа бидэнд байгаа хайртай хүмүүс минь амьд байгаа учраас эсвэл бид тэдэнд үйлчлэх боломжтой байгаа учраас заримдаа дутагдж гачигдсан өдрүүд байсан хэдий ч гэсэн таны ивэлээр таны нэгүслээр бид яг энэ цаг мөчид бас амьд байгаадаа талархахыг хүсэж байна. Бид заримдаа шантардаг, бид заримдаа урам хугардаг. Бидний хүсснээр, бидний төлөвснөөр болоогүй мэт санагдах үед.
Эсвэл бид төлөвлөсөн зүйлээ хүлээж авахдаа тань талархалгүй ханддаг ч байж болох юм. Би сайн хөдөлмөрлсөн учраас чадлаа гэж таны нэг хүслийг, танаас өгдөг хүчийг дутуун илжээж болох юм. Бид өөрсдөө бардж ээж болох юм. Яг энэ цаг мөчид бид тантай хамт алхахыг сонгож байна. Бид таныг хайрлахыг, таны хүсэл төлөвлөгөөг хайрладаг хүмүүс байхыг хүсэж байна. Таны хүсдгийг бид хүсэж, таны таалдгийг бид таалж, таны хайрладгийг бид хайрлаж, таны үнцэн өгдөг зүйлс дээр бид үнцэн өгж, цагаасаа хоцрогдох хүмүүс биш, цагтаа бэлэн байдаг хүмүүсэд л яг тэр 5 дэнлүүгээ бэлдээд бэлэн байсан 5 ухаалаг охин мэд бид зогсдог байхыг хүсэж байна. Та биднийг удирдах өгөөч. Та бидэнтэй хамт байж өгөөч. Эх цаг хугацааг мөн танд өргөж байна. Эх он жилүүдийг танд өргөж байна. Тийм Мосегийн хэлснээр бид өдөр хоногоо тоолох мэрэгэн ухааныг бидэнд өгөөч. Мосегийн гуйснаар мөн таны хүн дахин сануулсны адил цагийг үнэлдэг хүмүүс байлгаж өгөөч. Бид таны хүслийг ирж хайдаг. Аврал үнцэн өгдөг. Ариуслын амьдралыг юунаас ч илүү чухал хэмээн үнэлдэг. Бид таны үлсийг олж хардаг. Тэгээд хамтардаг. Бидэн рүү хандсан илүүлгөөгт нь ирж хайж олж, илрүүлж, үр дүнтэй амьдрал таны хүмүүс байхыг хүсэж байна. Энэ бүхний эзэн таалж шуултгай. Есүс эзний нэрээр залбирлаа.